Өнөөдөр 5 сарын 12-ны өдөр Австралийн ээжүүдийн баярын өдөр юм байна. Дэлхийн 1-р дайнд нөхөр нь хүүхдүүд нь оролцсон тийм ээжүүдэд зориулсан бэлэг өгч ирсэн юм байлаа. Тэгээ сүүлдээ ээжүүдийн баярын өдөр болсон гэн. Тэгээ ээжүүдийн баярын өдрөөр Австралид олон газрууд ээжүүдэд зориулсан арга хэмжээ явуулсан. Янз бүрийн үнэгүй тийм зүйл бас явуулсан юм байна. Тэгээ тэрний нэг нь өнөөдөр Пертийн амтны хүрээс ингэж үдэд өнгөө үзүүлэхээр болсон юм байна. Тэгээд би одоо очиод үзэж болсон уу гэдгийг авч үзэж байна. Бүгдээ дагуулад очиагүй ч гэсэн би одоо ээж гэдгийг хэлээ. Тэгээд орж болох нь болохгүй байна уу гэдгээ очиж харъя. Өнөөдөр амралтын өдөр ялангуяа бүтээсэн өдөр. Тэгээд бүтээсэн өдөр Перт хотын нийтийн тээврүүд өнгөө байдаг. Ferry гэдэг. Ferry нас хараа зэв. Тэгээд тэгээд Train гэсэн үг байдаг. Куртны сургуулийн автобусны зогсоол. Яахтай үе гаруулсан гэж. Тэс ингэ шууд залгасч болт юм билээ. Анхаа шатны тусламж үзүүлэхээр бол энийг онгойлоод тэгээд авч болт юм байна. Автобуснууд нь тэгээд яг энэ заасан шонгууд дээрээс энэ фашн дээр 72,500 657 6 тэгээд 7 дээр болохоор 960. Миний сектор автобус энэ 5 дахь шон дээр юм байна. Автобусны цогтой Монгол такси байх байгаа юм шиг даалтаа. Тэгжиж автобусны зогсоод тэгээд суудаг. За амжилттай ороод ирсэн. Амар их хүнтэй амар орч иртэй байна тийм. Тэгээд намайг ганцаараа яваа юм уу гэд. Тийм би ганцаараа яваа ээж байна гэдгсэн чинь. За та очирлахгүйгээр шууд яваад орч болно гэд. Тэгээд амар болсон хүүхдтэй гэр бүлэрээ явж байгаа хүмүүс. Тэгтээ би шууд очирлахгүйгээр. Тэгээд membership нь тустай хаалгаар тэгээд тикет авсан хүмүүс нь тустай хаалгаар орсон юм биш. Тэгээд membership-ийг нь хаалгаар ээжүүд нь хүүхдүүдтэйгээ орж болох юм байна. Одоо хүмүүс нь пингвин үзэхээр явчих. Яа. Are we a photo of you? Ready, smile. Yeah. Any guy went for penguins? Here we go. Look. Өнөөдөр үйл эрхэг гэтээ цаг агаар нэг гоё яг таарсан халуун шүүтэн ч болохоор анхны хүрээлэнгээр ингээд зугаалаад явах юм. Гоё байна. Америк дахтаа бас яг дүүтэйгээ ингээд анхны хүрээлэнгээр явж исэн үе санагдаад гоё. Матар аа.
Манай мотор маань тэр усан дотор байгаа. What's that? Хөөрхөн тавтай. Эндээс хүүхдэд тэрээд явхад бол бүр ямар ч асуудалгүй. Замнууд нь бүгд айгуу гоё. Засчихсан болохоор. Тэмэхэр бол байна. Мистгүүч маш хурдан тэгнэ. Чин бас Австралийн нэг бэлэг тэмдэг болсон юм шүү дээ. Тэмэхэр бол нашаараа. Нашаар ахемо. царайгаа насны харагдаа хаваад. Тэно. За, Австралид анхудаа кенгуру хавтаа. Амхны үрээд нь кенгуру хавсан юм байна. What's up, Jonah? Now, these guys are found throughout Southeast Asia, and they occupy forests, mangroves, and can also be found along the banks of rivers, and this is where they will source most of their food. And they spend a great deal of their time, and they also get insects. Now, they need to eat a lot of food as they have very high metabolism, and they consume about a third. хамгийн том гөрвөл нэ 3 метр урттай 70 кг жинтэй байдаг гэж. Oh, it's going back. It's Casey. There he comes. Look at that one, he's standing. You gonna do a swing? They're going like big bumps on their head. Orangutan, Sodwen. Chicken a hole. I wonder where they're going. To the beach. Hi, Mama. Hi, Mama.
Was ist für eine kleine? Хонт дээр гардаг юмсан байна. Намарчаас юм. Ямар нэгтэй юмсан бэ дээ. Sorry. See your money. Atau dalam ya? Minau jungle itu. За амтны хүрээс ингээ үзээд дуусчлаа. Ганцаараа болохоор юу 1 цаг 30 минутын дотор бүгдийг тайраад гэс үзээд аялал дуусчихлаа. Тэгээд гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ явж байгаа хүмүүс энэ давцын 3 цаг үцхээр харагдчихлээ. Арида. Өчнөө хүмүүс бас авах гэж очирлоо байж байна. За гараад ирлээ.